За хамтаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөлбөр үргэлжлэн хөрч байна. Яг одоо та бүхэндээ зочноо онцлоход бэлэн болсон байна. Студид маань зочин маань хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийн зочноор Дангийн орон сайхны киноны зургийн дарга Отгон Сүх бидний студид хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд төргий. Урилгыг маань хүлээн авч ирсэн дэх баярлалаа. За баярлалаа. За 1 сарын 9-ноос эхлэн Дангийн орон сайхны кино бүх кино театруудаар гарч эхэлсэн. За тэгээд киноны одоо үзэгчдийн сэтгэл бол маш гоё байсан. Тэгээд бас кино яаж хэрхэн хийгддэг юм болоо? Киноны арт яг юу болдго юм болоо гэдгийг бас үзэгчд маань их сонирхож байгаа шиг байсан. Тэгээд түүнд бас хариулт олгоё гээд таныг өнөөдөр студидд урьж авчирсан юм аа. За юуны төрөнд киногоо нээсэн хүмүүсийн сэтгэл ямар байна вэ? За баярлалаа юуны төв. За 1 сарын 9-ноос Дангийн орон сайхны кино маань албан ёсоор үзэгчдэд хүрч байна. Тэгээд бүх кино дотор сайн гараад үзэгчдийн сэтгэлч тэр ерөөдөө бас үзэлт сайн байгаа. Тэгээд ерөөдөө кино маань ерөөдөө нэг 2 жил гарантаа баргаж 3 жил. Тэгэхээр арай өрөөг байна. 2 жил 6 сарын хугацаанд хийгдсэн кино байна. Тэгээд ерөөдөө үзэгчдийн сэтгэлээс харахад бас сэтгэл нэлээл гоё явж харагдана. Тэгээд нэг дөрвөлөлийг харуулсан, өвөл зүүн, хав намар гэл бүхэд хүн цавгуудыг харуулсан болохоор бас аюу хүмүүст хүрч байгаа болоо гэж их бодож байна. Таны хувьд зургийн дараагаар ажилласан. За ер нь зургийн дарга гэдэг хүн яг ямар ажлуудыг хийдэг юм болоо яг нэвтрүүлгийнхаа ихэнд асууч тий ярианыхаа ихэнд. За зургийн дарга гэж одоо хүмүүс болохоор нэг амар даргал гэж бодоод байдаг шүү. Тэг нэг л том дарга гэж бодоод. Ерөнхийдөө бол яг нэг зургийн багийг бүх багийг бүх юм баан хангадаг. Одоо тэр байрлах байр, хоол унд, аюулгүй байдал тий. Тэгэнгүүт одоо кинонд юу хэрэгтэй вэ? Бүх объектны бүх одоо жижиглээс өсвөлээд одоо нормал тэгэл машин тэрэг юу л байна. Бүгдийг яг бэлддэг хүн чинь. Кинонд одоо яг тэр бүрэгт юу хэрэгтэй вэ? Бүгдийг бэлддэг хүн чинь зургийн дарга гэдэг. Тэгээд давхар бас нөгөө бүх зургийн группийн аюулгүй байдлыг бас хамгийн нэгдүгээр тавьж авч явна. Тийм хүнчил. Одоо нэрэл аюулгүй байдал гэдэг бол хамгийн чухал амар нэг зүйл бас байгаа шүү дээ. Тэгээд энэ Дангийн кинон өөрөө бас бүтгэхдээ одоо за жилийн 4 үйлрэлийг харуулсан. За зураг авалтын хувьд ч гэсэн нэлээд хүнд зураг авалтуудтай. За ан амтд их орсон гэх мэтчлэн маш олон юм хүндрэлтэй зүйлсүүд зураг авалтын үеэр бол нэлээд их тохиолдсон болоо гэж бодож байна. Тэр болгонд бол мэдээж энэ жүжигчдийн аюулгүй байдлыг бол ханхан номер 1 асуудал байгаа тийм. Ер нь маш олон амьтдыг тоглуулсан. Ямар амьтдыг тоглуулв. Тэр дундаа бүр чонтой хүнийг ноцолдуулаад байсан. Тэр мэрийг одоо яаж зохицуулаад айжлаа л байна. Тэгээ Дангийн кинонд дэр мань ерөөхдөө чон тэгэл одоо боксогоо өөрхөн янзыг тоглосон. Тэгэл бүргэж шувуу, шонхор шувуу. Тэгэл ер нь мөр малнаас өсвөл их олон амьтад тоглосон л дээ. Тэгээ яг хүндрэлтэй гэхээс илүү нөгөө бас тэгээ олон мас унах нөгөө мөр мал бэлтгэс өсвөлээд бас тэр чинь нэлээ олон газраас говь байна. Тэгээ одоо ч нөгөө унлагын мод бас цөөхөн болсон цаг штэ. Мөр мал нэгэлэхгүй. Тэгээ Төв аймгийн одоо тэр яг олон мастай нөгөө их тулааны чи Төв аймгийн Алтан булгад ч авсан байт. Тэгээ Төв аймгийн Алтан булгад тэр чинь одоо нөгөө жанжиштай уутайгаа албан ёсны зөвшөөрөл аваад 5 цэргийн анги тэнд чи яг очиж байрлаад цэргүүд хугацаа цэргийн албаагч юм байна. Авцаар ахлагч нартай. Тэгээд нэг 400-аас 500 тийм цэргүүд тэр дор нэг 14 хоног бид байрлсан. Тэгээд нэг 500 цэргийн 300 одоо морь унах шаардлагатай болчиход. Тэгээд тэнд чи одоо нэг 300 унлагын морь цоглуулна гэдэг чи одоо бас л тий. Тий бас нэлээд хүндэжлээс л. Гэхдээ хүндэхээс илүү бас нутгийн ард түмэн бас их дэмжсэн. Тэгээд тэнд чи нэг 10-аад айлаас ерөөд нь бүгднгээс сайхан бас гуугаад мөрөн болон ягаад тэгээд юу ч гэсэн 350 мөр тоглосон байт цэргүүдтэй. Унтлагын яг. Тэгээд эхлээд тэр чинь нэг 2 өдөр бас мөр малаж яваа зөвшөөрөл яаж тэ зөвшөөрөлнтэй. Тэгвэл шууд унаал орохгүй шүү дээ. Тэгээд тодорхой хэмжээний нөгөө цэрэгжилтэй жахсаан буцаагаал давханд чинь бөөл юм болно шүү дээ. Тэгээ бас нэг сургах дасгах гэж ажиллаад байна. Яг тэр нөгөө хүн түнд нөгөө тулаантай тэр нэг стенүүд байгаа шүү дээ. Одоо морьдээс тулалдах молдох одоо унах монох ч юм уу морь унах ч юм уу. Тэмий чи нөгөө манай мэрэгжлийн багууд. Одоо манайхтай чинь одоо отгоо гээл залуугийн бас мэрэгжлийн тийм олон тоглогчтой баг байна. Бас нараа гээл залуугийн олон тоглогчтой баг байна. Тэр залуучууд мундаг бүр мэрэгжлийн багууд гэдэг байхгүй юу. Морин дээрээс яаж унах вэ? Зөв унах техник мэгнэг тэгэл одоо жүжигчд нөгөө морьтой чи давхах намсам харахаас өсвөл тэр залууч мундаг залуучууд бүгдийг гоё заагаад өгчдөг байхгүй.
Тэгвэл яг хүнд нөгөө мотогоо онголтож ойчж мөр унгах гэж яг өөрөөсөө албасаа тоглолцдог. Тэгээ та бүхэн маань энэ таныг бас үзсэн баг. Тэгээд тэр нэг хүнд бүр амар тулаан байгаас бүр нэлээд. Тэр залуучууд үнэхээр мундаг залуучууд. Хамтарч ажилладаг болохоор бас бид аюул их халбар байна. Морноос унах бол ерөөсөө нэг маш амархан юм шиг л харагдуулчаад. Тэр чинь нөгөө ямар ч бэлтгэлгүй зөв уналт нөгөө техниктэй. Тэгэхгүй одоо бид ч үлээж чадахгүй шүү дээ. Унах юм бол өөрөөсөө гэмтэж бүр болчихсон. Тийм бас байна. Тэгээд чонтой хэсэг гэвэл яг одоо нөгөө Монгол жаага нөгөө нохоо жаргын түшээг л одоо олон мянган найз нөгөө юу бастай. Тэр байгуулах таамдаж ажилла. Тэдний хоёр чон аахгүй. Тэр хоёр чон маань ерөөдөө бас ерөөдөө нөгөө канад нэлээд тоглолцсон тийм. Бас нэлээд сурмгаа жүжигчин баг одоо жүжигчтэй байх юм бол багаас солид өгнө ажилтдаг болсон шүү. Тийм чоннууд аахгүй. Тэгээд тэр хэд чинь бас нэг тэгж хөө амтлууд дайрах нь бас төлгөөхөн гайгүй. Тэгээд ерөөдөө яг нэг ноцолтоод нэг хүн дүнд яг нөгөө бүр ингээл дээд дороор ноцолж байгаа шүү дээ. Тэр юм болохоор мэдээж нөгөө өөрийнхний орлон тоглогч эзнээр нь тоглуулж чинь гутноо жүжигчнийг хувцсан юмсэлээ. Тэгээ нөгөө шахамахан дээр нүл арай нөгөө жүжил гэж ярьд юм л да. Химэл чон хийгээд яг нөгөө нүүр бүндээс нь хадсаж байгаа тэр хэсгийг бол арай онданаар аваад бусдаар бодтой бол боломж гэж байна. Ямар ч боломж. Тэр боломж. Тэр хэсгээд их. Тэгэл тэр хэсгийг бол яг жинхнээс нь л бодит юм шиг л тий. Тэр чинь тэр яана зөвхөн болоо гэж бодсон шүү дээ. Тийм нүд бас байна. Тэгээд Төвөмгийн Батцанбөрт бас бид очиж юу авсан. Тэр буг согоотой нэг янз манз. Тийм. Тэгсэн чинь нөгөө байгаль хамгаалагч чи яа гэм. Нөгөө хавар их нь хайчаа явцсан нөгөө хээр зүг юм жижиг гэж жоохон янзгнууд олдд юм байна. Байгаль хамгаалагчнууд. Тэнгүүд тэрийг нөгөө тусгай юм улсаас нөгөө тусгай юм очинд ингээ өсгөөд нөгөө 2 жил болоод нөгөө биеийн дах болохоор буцаад байгальд нь тавьдаг ч юм. Тийм тусгай тийм байгаль хамгаалагч чинь тийм бас мэдээж тийм шүү дээ. Тэн дээр ноцсон чинь нөгөө хөөрхөн янзаг байж байгаа юм бүр одоо нөгөө буцаад нөгөө хангаад нь тавих болцсон тийм хоёр хөөрхөн хос буг согоо могоо байж байгаа. Тэнд нь очиж бид чинь тэр нөгөө зураг мурга аваад. Тэр чинь нөгөө хүнд бол бүр нэлээд тасцсан байж. Тэгээ бүр тасцсан хүнээс нөгөө гараамаас хоол моол идэх болцсон тийм. Хөөрхөн. Маш олон амтд бас оролцсон байсан. За түүнээс гадна түрүүн бас их масс ихтэй кино гэдээ ярьсан шүү дээ тий. За тэр олон цэргүүдийн масс 4-500 цэргүүд. Дээрэс нь нэмээд төгсгөлд яг Брат Түм маань ингээ хамтдаа гоё доолж хуурдаад л төгсгөлийн хэсгийг үзээд л та хамаг биений шар ус басаад л тий. Үнэхээр гоё хэсэг байсан. Тэнд одоо яг читэй хүний бүрэлдэхүүн байсан. Тэр нөгөө Братын яг бүжгэлдэг хэсэгтээс ч болохоор бид Хинтээ аймгийнхаа засаг даргын 5 газартай хамтарч ажилласан байхгүй. Тэгээ Хинтээ аймгийн бүх одоо 8-аас 12 дугаар ангийнхны хүүхдүүдийг бүх 10 жилийн сургуулийнхын бүгдийг цуглуулад тэгээ маасаа бүрдүүлсэн байхгүй. Тэгээ тэнд чи яг бодитоор 1300-аас 1500 хүн яг бодит цугласан. Ямар ч нөгөө хувилсан тийм байхгүй. Яг бодит маас нь хамгаа олон тэд цугласан. Яг цэргүүд дээр ярих юм бол цэргүүд бол яг тэндээ бол яг 6 авалтанд бол яг тогтмол 400 цэрэг л. Яг 500-тай тогтмол яг оролцсон. Тэгээд бид чи Төв аймгийн алтан болгохтой нэг 10 хоног бол яг өглөө болгон байлтил та гэж. Өдрөө бол байлтдаг ажил дээрээс огшсон байлтил. Яг тэгэл явж байгаа. Яг тэгэл Төв аймгт авсан. Гэхдээ тэр цэргүүдийн хувьд ч гэсэн яг албаа хаагаад явж иж бас гоё кино. Тэр чинь кинондоо бас масс ч гэсэн бас хөрхөө ороод тэнгуүтэй киноныхоо юу нэр усна ингээл бисаад бас нөгөө байлдагч цолтойгоор бас ингээ бүгдээ одоо кино төгсгөлд гарч ирсэн тийм. Тэр чинь бас гоё. Өөрсөнд нь ч гэсэн их гоё бас хөвчлөлтөө бас их гоё байсан. Тэгээ кино бүтгэд бас мэдээж Хинтээ аймгийн ард иргэд болсон нэлээд том тус. Тэгсэн хүргэсэн баг тийм. Хинтээ аймгийн засаг даргын 5 газар тэр дундаа нөгөө Хинтээ аймгийн дадал сумын засаг дарга одоо мөнхөд гэж залуу. Тэгэл орлогч одоо засаг дарга хийж байгаа бас мөнхөө их гэж залуу. Үнэхээр их тус бас одоо бидэд дадал сумынхаа одоо ерөөсө бүх сумын төвийн одоо төрийн албаагчд байна. Юу вэ? Бүгдийг биднээс ерөөсө яг бэлэн байдалд. Тэд чи 2 сар ажиллаж байгаа шүү дээ. 3 сар болсон бидэд. Тэнгүүд ч одоо 10 жилийн сургуулийн хүүхдүүд нь маасанд орж байгаа. Тэгэл эмнэлэг нь шүү дээ хамгийн түрүүнд машинагаа асаалттай тэнцээ. Бид чи ерөөсө натур дээр чи нэг 130-аас 140 150 хүн яг тогтмол тэнд чинь байсан. Байрлалцсан ажиллаж байсан баггүй юу?
Тэгэл тэр олон хүний чинь нөгөө тусдаа баг нэг баг болцсон те нэг. Тэгээ сумын төвөөс ерөөдөө 6 км зайтай. Тэгээ сайхан тэр нөгөө Балжгалынхаа хөвөн дээр бид чи тент чинь баргалж ингээд суурин сумын төв шиг суурин бий болсон. Тэгээ тэгж амьдарч байгаа юм чи. Тэгэл яг гоо эхлээд нөгөө 100 очсон болохоор тэр юм уу шумуул аймаг гэдэг. Үнэхээр яг хамгийн нөгөө хүндрэлтэй юм эхлээд шумуул байсан байхгүй. Тэгэхээр тэгээ баян нөгөө нэг юм зүгүүний нэг юм тоотой юу тийм хамгаалалттай хувцастай. Тэгээ шүн мөн чинь юм битүү юм торон дотор ингээд тэгээ хүнжил дотор хүнжлээ гоц юм татлах госуулаад байгаа. Тэр болгон жил одоо таны л ажил дээ. Тэр чинь жүжигчдийнхаа бас нэг манай шин зураг авалт нэг нүүрэн дээр нэг хазуулчихгүй гэж хичээгээл дээ. Тэр чи бас тэгээ манай бүрээдний 7-8 жүжигч Монголоос бас 10 гаруй жүжигч нэг 2 орны хамтасан. Тэгээ манай бүрээд жүжигчд маань эхлээд ихтэй нэг Монгол айгу багалж мэдэхгүй шахав. Мэдэхгүй л дээ. Минь нээсэл цаашгүй ирсэн. Тэгээ 2 сар гартаа бол буцаад халахуулаад утсан нэг өдөр. Яриад чөлөөтэй монголоор ярьдаг болоод. Тэгээ бас тэгээ нийттэй юм. Тэгээ бас нэг хээр байлж болохоос нэг олон хүний хамгийн бас яг хүндрэлтэй асуудал. Нэг усан орох гэдэг чинь. Маш нэгдүгээр асуудал واخгүй юу. Нөгөө гол руу бас хамаагүй тэр аюулгүй байдлын тэр хүчтэй годгоо чи бүлгээд усан дуудлаад байж болохгүй. Тэгэл 7 хоногт нэг удаа сумын төв рүү очиж сумын төвд нэг халаасан ажиллалт. Тэгэл яг албаасаа нэг манай нэг одоо мик нэг машин автобуснууд байна шүү дээ. Бүгдийг суулгаж яваачаал. Зөөхөн нь шүү дээ. Зөөгөл яг 7 хоногт нэг олон цаа. Тэгэл яг сайхан халуусанд гадаас нэг орж байгаа чи сайн ороо. Юу хөгжлөө байна шүү дээ. 2 сарын хугацаанд бол тий янз янзын л гой зүйлсүүд болох байх. Ааха. Кино ер нь яг зураг авалтуудыг хаана хийгдсэн болоо? Зураг авалтууд Хинтээ аймгийн төв. За тэнгууд Дадал сум. За тэгээд Төв аймгийн Алтан болог сум. Хойшоо Төв аймгийн Батсөмбөр сум. Тэгээд одоо ийшээ Төв аймгийн Эрдэнэ сум. Тэгээд Тэрэлж гэсэн юм их үү да. Тэгээд яг нөгөө юугаар бол одоо далаа малагийн зургууд бид чи яг явж гисэн шүү дээ. Яг нөгөө под групп томилогдол тэгэл одоо хөвсгөл далаа ус тэгэл ийшээ бөөр нуур муургаад тусгай нөгөө хамгийн тол далаараа тий одоо байгалийн ханаг үзэсгэлэн газрыг авахын тулд бас ийм аймагуудад одоо нууд цөөрөмтэй бүхэд аймагуудад ч авсан байна. Тий. Киноны хувьд ч бол яг ингээ үзэхэд бас нэг харагдаж байгаа зүйл энэ төр байгалийн бас нөгөө үзэсгэлэн бол маш гоё тодорхойлоноос харуулдаг шүү тий. Тэгэхээр тэр чи одоо манай нөгөө ерхий зураач чимдэх маань. Тэгэхээр одоо нөгөө бас тусгай нүдтэй хүн л дээ. Тэгээд чи харах өнцг нь өөр байхгүй тий. Тэр хүн чи тэгээд нөгөө байгаль хангаа манга яг мэдэрдэг байхгүй. Өглөө зураг аавна гэсэн бол тэгээд бид идэг босоогүй байх чинь тэгээд энэ уулын ороод очицсан нөгөө нар мандаж байгаа нөгөө байгалийн тэр будан татаал бороо ингээл зогсоол нэг өвөл амар гоё ингээл унтсан нэг гоё юм уу тэр чинь өөрөө явал хинт ч хэлэхгүй явал өөрөө түүгээд авчдаг хүн байхгүй. Тэгээ тэгж тэр гоё байгалаа чинь мэрэгжлийн хандлага гэж тийм. Тэгэхээр чи нөгөө мэрэгчлэн өөрөө нөгөө хүний мэрэгчлэн гэдэг шаал ондоо. Тэгээ бид эдгээр хэлүүлэхгүй ерөөхдөө тий одоо нэг кинонд байгаа гоё гоё тий балаанууд чи өөрөө мэдээл найруулагч шийдлэхгүй. Байгалийн зураг аваад чимдээ хаал гэж байгаа. Тэгээ өөрөө түүгээд авчихдаг тийм. Тэгээ мэрэгчлэн бас кинон дээр нэг ажиглагдчихж байгаа бас нэг зүйл нэг гал төмөр нэг тавиад идэг шүү дээ тий. Ял орлол манай гал төмөр жүжигч юм байна тий. Төмөр манай. Тий төмөр ах. Тэр чинь бас нэг ингээд харахаар яг жинхэнэ гал ахаад байгаа бас. Тий. Тэр явигээд тэр чинь галдаа тайцсан юм багтаа л гэж бас бид нар чи үзэж байгаа үзэгч юм чи бодоод. Тэр чинь болохоор яг тодорхой хэмжээний график бас нэмэгдсэн тий. Тэгэхдээ ерөөхдөө бол бас яг бодит зураг байхгүй. За тэрийг болохоор бид чинь нөгөө энэ Улаанбаатар хотын онцгой байдалтай Төв аймгийн онцгой байдалтай аль бизнес зөвшөөрөл аваад Төв аймгийн ийшээ юу Батсөмбөр рүү очиод тэгээд нэг тийм нөхөн сэргийгт хийх гэж байгаа гэдэг нэг уулын нэг юм ингэр байсан баг. Одоо нөгөө буцаагаад мод тарих гэж байгаа. Одоо нөгөө нилээх унтсан модын ерөөд нь ингэж яг байгаль одоо цэвэрлэлт юм шиг цэвэрлээ тэгээд буцаагаад мод ингэ суулгах гэж байгаа. Тийм нөгөө тусгай газар албаасны нөгөө галын машины 2 машин авч зогсоож чаад. Тэнгүүтээ тэр чи яг гал тавиад яг бодит бүр амар их гал баянгаа галцлах юм гэж нэр тэрстэй. Бидэд өөрсдөө сүлд нь айс нөгөө төсч нөгөө
бүр ингээл уул төчгөндөө нуцаа авч байгаа хүмүүс тийм шүү дээ. айж авч дотор алдчихгаа. Үзэж байгаа бид нар айгаад. Яг хөө тэгээд нөгөө онцгой байл хажууд яг бүх юм бэлэн байгаа болгоо тэгэл ямар ч асуудал тэр доонд намтраа халд цогонд бодлоо. Тэр бол бас нэлээд хүнд зураг авалтуудын нэг байсан баг те. Бас нөхөн сэргээлт хийх газар байсан байх шүү дээ. Тийм байна. Гал гиснээс бас нэг юм шуурхтай. За тэр нэг гол дүрийн эмэгтэй жүжигчин маань одоо Сэлэнгээ маань чанамд хөөгдөөл те. Тэгэл тэр нэг цастай шуурхтай үеэр яваалгаа. Тэр үе бас тэр чаргаараа явж байгаа одоо нэг морьтой чаргатай ингээл эхлэхдээ яваад ингээ хавс үйл канон уучраа ойлгож байгаа шүү дээ. Тэр чинь болохоор юу гэдэг 3 газар авчихсан баг. Тэгэхээр тэр канон дээр одоо тэр бор морь чинь 3 удаа тоглосон. Биш 3 хондоо бормор тоглосон байхгүй. Тэр хондоо 3 бормор. Тэр ялгахдаггүй. Тэр чинь нөгөө өнгө зүсэнд маш сайн харж гал тэгээ сонгож аваад. Тийм тоглосон. Тэгээд Хинтэй аймгийн дадал сумд очиж аваад сүүлд нь Төв аймгийн Эрдэнэ сумд тэгээд тэрвэлж ирээд. Тийм тоглосон бас нэлээл их явсан. Өвлийн хүүтэнд тийм яг өвлийн аймаг хүүтэнд. Тэгээд салхитаа шуухдаг гэж баслаа. Тэгэхээр тэр морин нэстэ үнэхээр гоё морь байсан л да. Тэстэ чирэл өөдрөгөө тохиж байгаа шүү дээ. Кинонд бас нэг хамгийн залуухан жүжигчингээ бас гараад байгаа шүү дээ, тэ. Ингээл өргөдөл гараад ирдэг. Тэр хүүхдийг бас тэр одоо хэд хоногтой ямар хүүхдтэй хэд сар март. Тэр бас айгүй хөөрхөө. Тэр чинь бидэд нөгөө нялх хүүхд хэрэг болчлаа гэд яг нөгөө сумын төвхөө нөгөө засаг даргын тамгаас хэлж байгаа л тэгсэн чинь манай дөнгөж төрөөд тэд тонж нэг хүүхд байгаа шүү дээ. Гэтэгдэг байхгүй. Тэгээ бид чинь нөгөө натур байлж ясны хажуу хонтол нэг айл нэг дээр нөгөө боройдоо чи гой зуны байшинтай нөгөө тийм байшин айл татсан чи төрөөд 3 хоонж тийм жоохон нялх хүүхд. Хөөхөө жоохон. Тэгээ манай одоо кананы хамгийн залуу жүжигч 3 хоногт тааж жүжигч. Тэгээд яг тэгсэн чи ээж нь ч айгуугаар хүлээж авцаад хүлээж аваад тэгээд яг бодтор бүр яг хөөхөө хүүхд нь авсан. Тоглосон шүү дээ. 3 хонцсон. Дөнгөж төрөөд хүүхд бас нэг 3 хоногтой бас кино тоглолцдог байдаг хүүхдтэй тий. Тэр бас өөрөөр тийм хэсгүүд бас байна. Гэх мэтчлэн ер нь дангины киног үзэх юм бол маш их байгаа тийм маш их. Яг би бол нөгөө дөнгөж зах цухаас л өнгөцгөө ярьж байгаа учраас тэр чинь цаана маш олон үн хөдөлмөр маш их цаг хугацаа чигээр 2 жил гарантаа гэдэг зогсолтгүй зураг авсаа жилийн дөрвөлөөр өвлийн зураг гэхэл 2 жил дараа л ахаал авсан шүү дээ. Тэгэхээр чи 2 жил гарны нөхцөл хөдөлмөр байхгүй тий. Хүмүүс нөгөө цаг 30 цаг 50 минутанд багтааж хараалгаа бол та. Адалт нь ажиллаж байгаа олон мас тэгэл тэр олон жүжигчтэй зургийн групп гэдэг чинь. Тийм шүү. Мэргэжлийн хамт олон за тэр жүжигчдийн хувьд хүртэл сайхан мэргэжлийн жүжигчид тоглосон гайхалтай уран бүтээл хийсэн байлээ. Тэгээ үзэгчд маань бол маш өргөнөөр очиж үзэж байгаа. Тэгээд үзсэн үзэгчдийн сэтгэлийг сонсоход хүртэл үнэхээр гоё сэтгэлдлүүдийг хэлж исэн. Төгсгөл нь бас нэг бас тухайн үеийн хувцс сэргэлэл за тэр нэг барьж байгаа аягнууд гих мэтчлэн тий. Тэднийг яаж хийдэг юм болоо тий. Тухайн цаг үеийг харуулна гэдэг чинь бас чанга шүү дээ. Бүх зүйл нь. Энэ дээр манай нэг зураачийн баг гэдэг одоо манай ерөнхий зураач Чулуун заяа гэдэг одоо Дорнод аймгийн ерөнхий зураач театрын ерөнхий зураач хийж байгаа залуу. Мундаг залуу ажилласан. Тэгээ баг нь үнэхээр мундаг байсан. Тэг чи одоо зураачийн бүхлөтийн 20-30 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа шүү дээ. Тэг чи одоо ингээл дөрвөө ойтолж очсон. Тэгэл тус-тустай одоо ингээл жижиг рэглийнхэн тустай, хувцсныхын тустай, загвар гаргадахын тустай, одоо бамбаа хийдгэн тустай. Тэгэл нөгөө нэг ингээл бид чи бүр ингээд үйлдвэр явж байгаа байхгүй. Тэнгүүч яг ерөөдөө яг кинон гарахтаа эндээс нэг гол дүрхэн жүжигчтэй хувцсыг ерөөд нь яг нөгөө зургийн зараа батлуулаад оёод явчихаа шүү дээ. Тэнд очингууд чинь нөгөө найруулагч маань нөгөө нэг хувцтайгаа нэг яахгүй наа ахаад тийм хувцсны юм яа гээл. Тэнгүүч чинь тэнд чинь мэрэгжлийн нөгөө зурдаг хүмүүс нь тэр доон зураал бүгд нэг хуралдаал батллаа. Тэр шөнт нөгөө оёлч чинь шууд үйлдвэр гутлын боддоо шууд хийчих. Айгуу мундаг. Тэгээ бис тэгээ тэр хэд чи бүр шөнийн 4 цагт унтаал 6 цагт 2 цаг л унтчих байгаа юм. Тэгэл аж тэйдэлстэй ачаалж үнэхээр байсан. Тэгэхээр мундаг залуучтай ажилласан. Тэгээ яг одоо тэр жижиглүүд тэг гэрт дотор байгаа нөгөө юмуд байгаа шүү дээ. Тий ч одоо тэр зураачнаас чинь айгүй гоё хийж байгаа. Тэр хот бидэд нөгөө Хинтэй аймгийн дадал сумын наа нэг анчин баава музей гэдэг. Тийм нэг анчин хүний одоо Монгол улсын том одоо бидний ойлгосноор би одоо зөвч хэлж бодож байна. Чойблсон биш үү? Чойблсонгийн анчинд байсан юм аль байсан тийм нэг баава байдаг байхгүй юу? За.
Тэгээд бараг 100 гарч чадах хүмүүс 140 болох хүмүүс л тийм өндөр наслсан. Тэр хүний нэг тийм нэг анчууны нэг музей одоо тэр Хинтээ аймгийн Дадлал сумынхон төвөөс нэг 6 км байрладаг хүмүүс айгүй их үздэг. Яг нэг өөрийнх нь амьдарч исэн гэр одоо аяг таваас өсвөл унтчихсан орн тэнгуүтээ өөрийнх нь агансан тэр амьдтынх нь бүх ингээл арьс одоо баавга юу л бүгд байж байгаа чонны чихэл тэгэл шилүүс ирвэс мэрвэс одоо жижигхэн зурмнаас өсвөл тэгэл туулаа бүгд байж байгаа. Тэр музей нэг одоо хоёр хүүхэд нэжлээ одоо хүү ах хоёр нэжлэлт юм. Тэр ах их чараас үнэхээр их тус болсон. Одоо тийм хоорын нэг музей юм чинь бид нэр кинон дээр одоо тийч одоо хайгаад олдохгүй шүү дээ. Бүр хуучны тийм гоё бүжигмэл баавгах 3-4 янзаар байж байгаа. Жижигхэн баамбууштай. Тэгэхээр тэр музейг юусаа бид чинь бүтэн ашигласан шүү дээ. Өглөө нь очил имэйлнээс нь зөвсүүлээл тэгэл юусаа уужгаа тэр аяг одоо гэрт байгаа тэр жижигхэн 50 мянга юу л вэ бүхий тэр музейгээс аваад. Тэнгүүтэн тэнд бас нэг юу гэвэл ганс хөх гэдэг нэг баа бас нэг тийм нэг бомдог хөдөлмөрч одоо Дадлал сумд байгаа л да. Нэг ах маань бас их тусалсан. Тэр ах юу тусалсан гэхээр тэр ах болохоор яг нэг одоо хуучны одоо морин тэрэг мэрэг модоор хийдэг. Тэгэл одоо нөгөө бүрээдүүдийн нөгөө өвс саддаг хадуур мадуур одоо юу л бүхэл юм яг тэнд модоор нийц. Тэгээд тэр ахыхаас бид чи бас их тусламж авсан. Тэр ах бас өөрөө бас кинонд тэр олно хэсэг тэр бас тоглосон. Одоо тэр нэг манай голдын жижигч маань нэг ханд асуугаад яваад байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр удганд л байгаа гэдэг үг хэрэг. Тэр ах байхгүй юу? Тэгээ одоо ганс хөх гэдэг. Тэгээ тийм жишээ бас маш олон хүн тусалсан. Одоо бид нэг чи хамтарч ажилласан. Тэр малчид тэд дундаа. Тэгэл Дадлал сумынхан бол тэр чигэндээ хөдөлсөн шүү дээ. Тэрээс биднэрт өстой яг л Хинтээ аймгийн Дадлал сум чинь юусод яг бидэд очлоо 100 кинороо бүгд оцсон. Одоо тэгэл масс хэрэгтэй байна гэхтэл одоо нөгөө засаглагын 5 газарх нь бүгд өөрсдөө нөгөө киноны хүчсэн гэж зогсоод тоглолоо тий. Хүүхдүүд хэрэгтэй байна гэмтэл дотор байгаанаас бүрчээр хүүхдүүдийн бүгдийг автобусаар ачиж авсаал тоглолоо. Тэгэл эмнэлгийнхэн сургуулийн багш нар юусоо цэцэрлэгийнхэн туслаагүй юм байхгүй тий. Тэгэл бодох маш олон хүний хүч хөдөлмөр авсан байна. Тэр үстэй үнэхээр хөдөлмөр шигсэн. Тийм олон хүний бас өсвөр хөдөлмөр хийсэн ба. За маш их баярлалаа. Бидний ярилцлага хугацаа өндөрлөлт төгссөн байна. Тэгээд киноны талаар маш сонирхолтой бас мэдээллүүдийг үзэгчдэд хүргэлээ. Үзэж амжаагүй үзэгчд маань бол бас Дангины кино театрууд гарч байгаа та бүхэн мань заавал үзээрэй. Саний ярьснаас гадна маш олон гоё зүйлсүүд байгаа тийм ээ. Тухаас нь л ярьлаа тийм. Тэгээ манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Говидара гэдэг үндэсний брэнд маань хамтран ажиллаж байгаамаа. Тэгээ энэхүү брэндээс бас танд бэлэг болгоод өгөөрэй гэдэг юм гарын бэлгийг явуулсан юм аа. Цацдаг, шүрчдэг. Одоо арц ганг. За тэгээ саван селфитик гэх мэтчлэн зүйлүүд байгаа. Гартолж байна. За маш их баярлалаа. Өнөөдрийн зочноор Дангины орон сайхны киноны зургийн дарга Отхон Сүх оролцлоо. За хөтөлбөртэй хамтаас үзэгчдэд маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагт аяг уулзлаа. Тэр баяртай.